Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Топ 10 салах шалтгаан. Юутай их сургуулийн Саманта Жойл гэх профессор удахгүй салах бодолтой байгаа 300 хүнийг цуглуулan тэдний салах шалтгааныг асуухад хамгийн их нийтлэг байсан 10 шалтгаан нь ийм байсан гин. Нэгт хайр дууссан юм шиг санагдах үед. Хоёрт нөгөө хүндээ сэтгэл дундуур байх үед. Гуравт яриач нийлэхгүй хамт байхад зугаатай биш болчих үед. Дөрөвт нөгөө хүнийхэн зан чанар таалагдахгүй байх үед. Тавт хэд их шаардлага тавих үед. 6-т хамтдаа юу ч хийсэн догдлох мэдрэмж авахаа болчих үед. 7-т зорьсон зориг өөр байх үед. 8-т нөгөө хүндээ сэтгэлийн шарх өгч өөрийгөө уучлах чадахгүй байх үед. 9-т харилцааны тэгш бус байдлаас үүдэж ашиглуулж байгаа мэдрэмжтэй байх үед. 10-т нөгөө хүн миний хүлээлтэд хүрэхгүй байх үед. Тэдгээр хүмүүс салах шийдвэрт хүрсэн гин. Та сүүлийн үргэлжлээсээ ямар шалтгааны улмаас салсан бэ?